За сайн байцгаана уу. Maxcat гэсэн програмыг хэрхэн татаж суулгах талаар энэ хүү зөвлөгөөн дээр хүргье. За эхлээд Maxcat software zig.com гэсэн хаягаар ороод free download гэсэн ногоон товчон дээр дарна. За одоо би та бүхэнд харуулъя. За Maxcat software за энэ free download дээр дарна. За дарангууд за хэрвээ та Google Chrome ашигладаг бол энэ хэсэгт чинь тийм ээ. Эсвэл энэ хэсэгт ч юм уу. Тухайн файлыг татаж авч байгаа мэдээлэл харагддаг. За бусад одоо софтвер юу браузер дээр ч гэсэн бас харагддаг. За ингээд 54 мегабит хэмжээтэй файл байгаа. За энийг бол ингээд татаж аваад болсон. За дараагийн ээлжинд яах ёстой вэ гэхээр Maxcat setup exe гэсэн setup exe гэсэн файлыг хоёр товшиж ажиллуулна. Болгоныхаа зүүнлэлийн товчор тийм ээ. За ажиллуулж үзье. За ингээд open гэсэн бичиг гарч байна. За одоо ийм бичиг гарч байна. Maxcat version 2. За энэ хэсгээр I agree to the license terms and condition гэдгийг дарна. За 3 дугаарт нь яах нь вэ? I agree. За үлдэгдлүүдийн товчлолч тийм ээ. Гэсэн текстийн талыг чеклэн. Гэсний урдлыг чеклэн тийм ээ. За энэ дээр бичгийг харуулах юм. I agree гэсэн текстийн урдлыг чеклэн. За чеклээд install гэснийг дарна. Install. За ингэнгүүт нэг юм бичиг гарч ирж явах хэвээр. Do you want to allow this app to make change your device? Yes no гэсэн сонголт. За эндээс yes гэсэн сонголтыг хийж өгнө. За хэдүүлээ дахиад чеклэн install гэснийг дарна. За do you want гэдэг иймэрхүү бичиг гарч ирнэ. Ирэх үед yes гэснийг дарна. За ингээд програм байна. Цаашаа одоо үргэлжлээ суугатаа явж байна. Processing setup process. За дуусчих шиг байна. За энэ Maxcat гэдэг програм бол ерөнхийдөө төрөл бүрийн хэмжээтэй хавтангуудыг өөрсдийнхөө одоо өгөгдлөөр оруулаад тийм ээ. За юуны одоо стандарт хавтангийн хэмжээ бол метрээр 240 байдаг гэж мэднэ тийм. За энийг бол оруулаад энэ дээр эсгүүр хийх талаар үзэх юм байна. За ингээд installation successfully completed гарч ирэн. За ингээд close гэдгийг дарнаа. За дараа нь яах нь тавд. Installation setup completely. Гарч ирнэ.
ирэхэд close сулаах судалтай. Дэлгэцэн дээр дарнаа. За одоо дэлгэцэн дээрээсээ төлөө. Үеай. Програм ажиллуулъя. За дэлгэцэн дээр чинь жишээлбэл тухайн програмын маань icon буюу дүрс үүссэн байна. За ингээд харъя. Maxcut. Сурга. За дэлгэц дээр за ингээд Maxcut 2 гэсэн. Дээр дарахаар за энэ дээр л харагдчихээн энэ. За loading Maxcut гэдэг юм бичих гарч байна. За ачаалт нь одоо төр хүлээж авах нь зүйтэй. За зарим хүмүүс бол төвчээргүүтээд ашин шид юм дараад компьютераа гацаах юм тохиолдлууд байдаг. За ингээд дэлгэц гараад ирлээ. За суусан community edition буюу олон нийтэд зориулсан business edition бол биш. За тэгэхээр business edition features, email priority support зэрэг нь бол идэвхжээгүй гэсэн. За энэ дээрээс copy close гэдэг дээр дарчих тийм ээ. Close гэж дараад за тэгээ програмынхаа дэлгэцийг шеэрлээд өгье. За ингээд за ингээд програм маань бол суудсан байгаа байдал нь энэ харагдаж байна. За ингээд эхний хичээл маань бол Maxcut програмыг хэрхэн татаж авах уу, хэрхэн суулгах вэ гэсэн хичээл байлаа. За ингээд та бүхэн маань амжилттай компьютертай програмаа суулгаарай. За дараагийн хичээлээр уулзлаа, түр баяртай.